Үзэг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр үзэг нэвтрүүлгээрээ бид хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдээс хөгжлийн тухай 3 асуулт асуудаг байгаа. Иргэдэн их аз жаргалтай амар тайван байгаа газар л хөгжсөн орн гэж хэлнэ. Яриалгаа хөгжил гэж хизээж очих юм мэдэхгүй. Урсгалаараа л явж. Түүнээс хөгжүүлээгээд гой хөгжөөд байгаа юм биш шүү дээ. Бүх харилцаа хандлага нэг болгож иж бид нар цаашаа илүү их хөгжих юм гэж харддаг. Гол юм дээр бид нар хуулиан тэгж барих хэрэгтэй. Манай Монгол улсад хүний хөгжил гэдэг юм байхгүй байгаа нь харагдсан. Сэтгүүлчийн хувьд, хувь хүнийхээ хувьд, залуу хүнийхээ хувьд улс орныхоо хөгжлийг юм яаж хардаг вэ? Хөгжлийн тухай ойлголт бол манай Монгол улс үнэндээ зогсон байна. Улс орн маань хөгжиж ийн гэдэг хөгжлийг бид нар хэдхэн тооны хөрөнгөтэй хүмүүсийн байшин барилгаар хэмжих ёстой болов уу? Эсвэл нийт ард түмнийхээ сэтгэлгээний хөгжлөөр, сэтгхүүн хөгжлөөр, бие биентэй эерийг ёс зүйтэй шударга зөв хандлагын хөгжлөөр хэмжих ёстой болов уу? За хөгжил бол олон зүйл байна л та. Ер нь бүр цаад мөн чанартай бол ер нь нэг энэ улс юм бол тусгаар тогтносон бай. Тусгаар тогтносон улсынх нь иргэднийх амар тайван сайхан амьдрах хэрэгтэй. Ер нь амар тайван байдсан иргэдэн их аз жаргалтай амар тайван байгаа газар л хөгжсөн орн гэж хэлнэ. Яриалгаа хөгжил гэж хизээж очих юм мэдэхгүй. Тэр яриалгаа тэр зүйл бол одоо 5 үсэгтэй л шүү дээ. Хөгжил гэдэг тэр 5 үсэгтэй зүйл хэрвээ чойч юм бол түүнийг нээх түлхүүр нь хүн гэж боддог. Эргэн хүн гэхдээ зүгээр нэг эргэн хүн биш ээ. Бас сэтгэлтэй, зүтгэлтэй, ёс зүйтэй тийм хүн л тэр чаажааг онгойлгох түлхүүрэн байх юм болов уу гэж боддог. Тэгэхээр хүн болгондоор бүхнээ яг та манайхан бол бүгдээрээ л би бол ёс зүйтэй, боловсралтай, мэдлэгтэй, би мундаг гэж хүн болгон л өөрийгөө боддог баг. Гэтэл бас тийм биш гэдэг нь тэгэл илхэн л шүү дээ. Урсгалаараа л явж. Түүнээс хөгжүүлээгээд гой хөгжөөд байгаа юм биш шүү дээ. Урсгалаараа л энэ л байх хэрэгтэй. Одоо хэдэн бизнес эрхлэгчд маань нэг гаднаасаа юм оруулж ирээл одоо энэ ингээл бүхэл юм гаднаас орж ирж байгаа юм шүү дээ. Монголд үйлдвэрлэсэн нэг ширхэгч юм байхгүй шүү дээ. Тэгээд төгсдүүлж ярих. Тэгвэл тэгэл тэрийг энд жоохон суул урхагаас уусан хэдэн дөргөө авчид ийм бараа хөтөлбөртөн болоод оруулж ирээл зарж байгаа. Бүх хөдөлмөрөө нэг болгож иж бүх харилцаа хандлага нэг болгож иж бид нар цаашаа илүү их хөгжих юм гэж харддаг. Монгол улсын иргэн өнөөдөр ямар үнэ цэнтэй байгаа юм, ямар боловсролтой байгаа юм. Иргэн өнөөдөр баялагийг бүтээж иж, иргэн өнөөдөр тэр жижиг дунд үйлдвэрлэлийг бүтээж иж, иргэн тэнд одоо иргэдийг төлөөлж гарч байгаа улсын хурлын гишүүд тийм ээ төр төлөөлж байгаа. Тэр хүмүүс зөв бодлого, зөв зүйлийг хэрэгжүүлж иж улсын орн минь хөгжих байх. Бидний хувьд монголчуудад, нүүдэлчин монголчуудад Улаанбаатарт амьдраад яг тэр соёлд хүрэхин тулд яг тэр хэмжээний хугацаанд тулах байлгүй дээ. Тэгэхээр бид нар бол хөгжөөд явж байгаа. Хөгжлийг бол гэхдээ гой барилга баригдаад ч юм уу те шинэ хоолны газар нэгдснээр бол утгаараа биш. Иргэн ч хөрөө хөгжиж байгаа. Улс нь ч төрөн ч шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь ч гэсэн бас соёлоо хөгжөөд болох хэмжээндээ чадах хэмжээнд явж байгаа гэж. Тэр одоо нөгөө манай иргэд чинь өөрөө одоо юу гэдгийг шудраг бус байна. Нөгөө энэ их баялагтай мөртлөө 3 сая хүн яагаад ингэ сайхан амьдарч болдгоо юм бэ гэдэг юм. Шудраг бус байна, болохгүй байна, бүтэхгүй байна гэх бохомдолтой шүү дээ. Ер нь энэний гол суурь шалтгаан нь бол үндсэндээ би хууль эрх зүйн орчнол гэж ойлгодог. Хууль нь л таатай. Хууль нь хэрэгждэг, хуулиа хэрэгжүүлдэг, хууль нь эрх зүйн орчныг таатай байх юм бол хүн болгоо ажиллах, амьдрах нөхцөл нь таатай л байна шүү дээ. Тэгэхээр гол юм дээр бид нар хуулиан тэгж барих хэрэгтэй. Хөгжил юун дээр тогтдог гэхээр иргэн дээрээс нь одоо ажиллаж байгаа албан хаагч дээр тогтдог. Ерөөдөө би болдгоо тэмдэглэл нэвтрүүлгийг хийгээд энэ 21 аймаг бүтэн тойрч юм л да. Ерөнхийдөө ороогүй яваагүй сон уулзаагүй хүн жалга боллоо те. Тэгэд ерөнхийдөө бол манай Монгол улсад хүний хөгжил гэдэг юм байхгүй байгаа нь харагдсан. Хөгжил цаад болж байгаа тэг болоод байгаа хэн байна, юу байна гэж та яг хардаг бай. Шууд үннийг хэлээж. Хөгжил цаад болж байгаа, тэг болж байгаа хүмүүс бол нэгдүгürt би өөрөө. Би энийг шууд тэгж боддог. Би өөрийнхөө хандлагыг өөрчилж чаддаг байхад хэл цаашаа яв. Хоёрдугаарт Монгол улсын нийт иргэд хөгжил цаад болж байгаа. Яг тэгвэл 76 хүнийг өөрсдөө санал сонгоод энэ хүн биднийг хөгжүүлнэ гэж хараад байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Хэн ч энийг хөгжүүлэх гэдэг. Бид өөрөөсөө л хөгжих ёстой байхгүй. Эхлээд сэтгхүүн хувьд хөгжих хэрэгтэй. Хоёрдугаарт оюун санааны хувьд хөгжих хэрэгтэй. Гуравдугаар техник, технологи, эд материалын хувьд буюу баялагын хувьд хөгжих хэрэгтэй байдаг. Гэтэл хинэн ч доороо
хөгжлийн тухай юм би яаж хөгжих вэ? Бид яаж хөгжих вэ гэдэг хувь хүндлийн хандлага хийгээгүй цагт бид нар 76 гишүүн сайднараас хөгжил нэхэд бол нэмэр байх. Тэр нөхдөө чи өөрсдөө амьдралыг л бодож байгаа шүү дээ. Их хурлын гишүүд бол лоерчин гэдэг тас итгэцсэн байна шүү дээ. Цаадуулсан ч өөрсдөө яг тэгээд нэг харуулчлаа нийгэмд бол тэгээд одоо их хурлын бараг 76 гишүүн 70 зургуулаа жидүү авсан юм лээ шүү дээ. Тэр жидүүгийн зэд зарим нь ил гараагүй байгаа. Бүгдээрээ нэг гишүүн аваагүй. Гэх мэтчлээ ингээд нөгөө сонгоод манай санхүүг ингээд гой зохицуулаад өгөөч гэгээд тавьсан нөгөө эрхэм гишүүд маань ингээд жидүүгүүдээ аваад дургуул гэдэг те. Жидүү за болий. Жижиг юм лээ шүү дээ. Одоо нөгөө уурхаан лицензүүд. Одоо нөгөө лицензүүдийг авахгүй бол би гишүүн биш. Лиценз авахын тулд авчлаач гишүүн болт юм шиг байна. Цөөхөн хамтаа улс чинь хэцүү байдаг юм шүү дээ. Ялангуяа улс төрчид маань олон жил ардын нам хувьсгалт нам гэлтгүүгээр найз нөхөд болцсон. Нэг танхимд сайд хийж ирсэн. Ямар нэгэн байдлаар ингээд учраа холбоотой болчтой, зангилаатай болчтой. Банк санхүүгээр холбогддог. Зээл нэгнээс нь зээл авахд тэр нь нөгөөх нь хамааралтай банк болж таардаг. Ингээд сүлжээ ингээд аалцын тор ингээд болчтой. Тэгээд нэг нэгэндээ хариу ярьж ийн ингээд сүлжилдээд тэгээ хамгаалалтаар нэг хамгаална. Унал бүгд нь онцох гэдэг байхгүй. Хөгжөөд явж байгаа энэ үед бол саад бэрхшээлүүд олон байна. Тэр чинь ингээд шууд бас хувцс шиг өмсчдэг зүйл хөгжил өөрөө биш. Тэгэхээр олон шатараатай олон саад бэрхшээлийг давж туулдаг. Ер нь ганц Монгол гэлтгүй энэ чинь өөрөө дэлхийн асуудал. Тэгэхээр манай энэ сонгож авсан зам буюу хүний эрхчлөөг дээдэлдэг. Хүн эрхчлөө хариуцлага хоёр ороод хариуцлагаараа л энэ амьдралаа авч явдаг гэдэг энэ замыг сонгоод 27-8 жил болжээ. Тэгээ энэ замаараа явж байхдаа бол хөгжил рүү ойртож чадж байна. Энэ хаалттай нийгмээс энэ нээлттэй нийгэм рүү шилжихэд нэг ийм үе байдаг юм байна л да. Тэрийгэ тулаад л явж байгаа улсуудын нэг бол Монгол. Тэгээ яг энэ донд олон саад бэрхшээлүүд байгаа. Тэдгээр дунд бол өнөөдөртөө бол хөгжил тэг тушаа болж байгаа зүйлс бол байна. Гэхдээ хөгжихгүй байна гэж бас хэлж болохгүй байна. Тэг тушаа болж байгаа, тэг тушааг хай гэх юм бол би бол нэгдүгээр гэж хэлэхгүй ч гэсэн сэтгүүл зүг нэлээд дээгүр хэлнэ. Одоо их тэг болж байгаа. Сэтгүүл зүг чинь өөрөө яг үндсэн зорилго нь юу юм гэхээр гарч идэнгийн үүрэгтэй байна. Японы элчин сайттай ярилцлага хийжсэн чинь тэр Японы элчин сайт гэж байгаа байхгүй. Монголчуудын ерөөсөө нэг алдаатай юм нь юу гэхээр бөөндөө ерөөс ингэж нэгдэж юм хийж чаддаггүй гинэ. Тэр үл ерөөсөө гол хөгжлийг гацааж байгаа гол юм. Нэгэн дэшээ янгууд доош нь татчихдаг тийм зантай. За энийг нь би ингээ бодоод үзэхээр нөгөө нүүдэлчдийнх нь онцлог байна гэнэ л тийм. Нүүдэлчин хүмүүс бол яадаг вэ гэхээр нөгөө өөрсдөө бие даагаад амьдраас урцсан. Нэг хоёр хоноо ингээ явахаараа бол айгүй сайн амьдрчаад идэг. Одоо ингээл нүгэл суугаал ингээл зөвхөн өөрийгөө ингээд амьдрцсан. Багаар ажиллах тийм чадвар бол их багтай юм байл. Энэ дээрээ бас их анхаарал зүгээр. Энэ бас нэг хөгжлийг хойшин татж байгаа зүйл шүү гэж надад хэлжсэн байхгүй. Энэ дээр бас бодоход тийм. Нэгдүгээр мэдээж нэгдүгээр саяны ярьсан хууль эрх зүйн орчин сул байна. Хоёрдугаарт иргэд өөрсдөө хитрхи хүн үзэгчд маань өөрсдөө одоо би сэтгүүлчний хувьд хэлж байна тийм үзэгчд маань хитрхи хөнгөн үнэн удлаа мэдэгдэхгүй уншаал тэрэндээ бухимдаал стресстэй хөнгөн байгаа учраас одоо нөгөө эрх мэдэлтэй хүмүүс арай нэг ухаантай хүмүүс тийм энийг ингэж их овчноор ашиглаж чинь л гэж би хардаг. Гурав дахь хүчин зүйл бол үнэхээр одоо бид бол залхуурд гэж би боддог. Хөгжилд саад болж байгаа, тэг болж байгаа хүмүүс бол нэгдүгürt би өөрөө. Их хурлын гишүүд бол лоерчин гэдэг тас итгэцсэн байна шүү дээ. Цаадуулсан ч өөрсдөө яг тэгээд нэг харуулчлаа нийгэмд бол нэгдүгээр гэж хэлэхгүй ч гэсэн сэтгүүл зүг нэлээд дээгүр хэлнэ. Нэгэн дэшээ янгууд доош нь татчихдаг тийм зантай. Иргэд өөрсдөө хитрхи хүн. Манай нэвтрүүлгийн бас нэг зорж тэмүүлж байгаа зүйл бол хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид маань өөрсдийнхөө бичиж байгаа нийтлэл нэвтрүүлэг сурвалжлаганда өөрийнхөө үзэл бодлыг одоо тусгах боломж байдгүй, дүгнэх боломж байдгүй. Энэ бол сэтгүүлчийн бас нэг ёс зүйтэй холбоотой, сэтгүүл зүйн онолтой холбоотой. Энэ нэвтрүүлгээрээ дамжуулж бол бид нэр сэтгүүлчийнхаа үзэл бодлыг, хөгжлийн талаарх энэ үзэл бодлыг үзэгчдэд олон нийтэд хүрэхийг зорж байгаамаа. Бидний нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан танд баярлалаа.